Мөнхсөн сайдаа энэ хууль санаачлагч нэг зүйлийг бас анхаараач гэж. Ер нь аливаа улсын энэ манай улс одоо шилбэл үндэсний сөрөнд эсвэрлэх чадвар гэж байгаа ирээдүйн иргэдтэй ямар байгаасаа гэж үздэг юм бэ гэдэг нь бол үндэсний сэтгэлгээнийхэн тэр код буюу суурь мөн чанар дээр босрлын салбар суурилдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл Монгол хүн гэж ямар хүн байх ёстой юм? Монгол хүний үнэт зүйл эрхэм чанар энэ нь босрлын тогтолцоонд яаж улс суурьтай болох юм бэ гэдэг асуулт бол нэгдүгээр асуудал. Эндээсээ үзээд зан төлөв гэж байдаг. Америкийн нэгдсэн улсд бол одоогоор 50 гаруй зан төлөвийг 1-12 дугаар ангидаар заадаг. Европын орнууд, Скандинавын орнуудад 120 орчим зан төлөвийг боловсролынхаа хөтөлбөрт оруулдаг. Монгол улсад энүүгээр бол бид нар хомсдсон байгаа юм. Тэр утгаараа бол энэ мэдлэх, хүндлэх, хүн чанартай байх, хүмүүжилтэй байх гэдэг нь социалист ойлголт гэхээс илүүтэйгээр хүний мөн чанарын ойлголт гэдэг зүйл байгаамаа. Тэгэхээр энэ хатуу дэд бүтэц, зөөлөн дэд бүтцтэй уйж оруулахгүй бол